За тэгээ сайн байцгаана guys. Тэгээд өнөөдөр бол би Terraria тоглож байгаа. Тэгээд миний Terraria тоглож байхдаа эхнээс нь тал энэ тоглоомыг тал хүртэл нь явуулна би одоо. За. Тэгээд хэрвээ энэ бичлэг 20 лайк хүрэх юм бол би дараагийн парт болох буюу энэ тоглоомыг дуусгах болно. За тэгээд бичлэгийг тэгээд ер нь бичлэгэнд орцгоё тий. За тэгээд бас нэг юм нэрээ сануулж хэлэхэд их удаан бичлэг болох байх шүү. Тэгээд уучлаарай. За тэгээд энэ хугацаанд болохоор би character болон world нэгээд ямдсан байгаа. За тэгээд мэдээж Terraria болохоор яг л Minecraft-ийн модоо ухаал эхэлнэ. Тэгээд би модоо ухчаад NPC дуудах гэдэг тусдаа төрлийн байшин байдаг. Тэргээ барьж эхэлсэн. Тэгээд нилээдгүй агуу орчлуудсан. Terraria NPC дуудахын байшин мар ихэх хүмүүс ер нь мэддэггүй. Угаасаа чи эхэлж ивэл угаасаа ер нь мэдэхгүй. Тэ. Ер нь амраар нь байвал амар барьвал чи дээшээ 9 блок ташуу 5 блок бариад баруун дээд талдаа торчтой тэгээд юм дэнгууд хүмүүс ирчдэг дөө хамгийн амараа. Тэгээд байшингаа бариад дуусангууд миний ерний тоглоом дээр ирэх хэвээр чиний хамгийн анхны NPC ирэх болно. Тэгээд бас дахиад нэмж юм хэлэхэд бол NPC-нүүд зөвхөн өглөө ирдэг байгаа. Орой ямар ч NPC ирдэг. Тэгээд chain тоглоомыг хэрвээ тоглож л байгаа бол энэ Piggy Bank гэдэг тэр хамгийн анхны NPC дээр зардаг. Энэ нэг шилэн гахаад штэ. Тэрийг нь аваад тавьчих заяа. Тэгээд чи дотор нь мөнгөө хийн. Тэгээд чи өвхөл ингээ мөнгө алдахгүй энэ дотор чи байж лээ. Чи тэгээд NPC юм бодолтож авах гэж хахад чи ингээд бас инвентаридо заавал мөнгөө байлах албагүй. Чи ингээд чиний Piggy Bank дотор мөнгө чинь байж лээвэл тэгээд чи юм авч чадна гэсэн. Тэгэхээр чиний мөнгийг хадгалангаа тэгээд ер нь л гэртээ харих болгондоо энэ дотор мөнгөө ичдэм дөө. Ор зуршил болчтой. Тэгээд агуур жусан авдруудаа би бүгдийг ингээд хоослоод тэгээд авдрыг нь өөрийг нь ухаж аваад идэг. Яа тэгвэл чи ингээд авдар крафтлахад болох нь дандаа төмөр шаарддаг. Тэгэхээр баг төмөр олох жоохон ядаргаатай болохоор би шүүд бүх авдруудын ухаа аваа явчихдаг. Тэгээд гэртээ ирээд ингээд тавьчихдаг. Тэгээд хэрэггүй нь офцоо шамаг юмнуудаа ингээд тийшээ хийждэг байхгүй юу? Одоо чи жишээлбэл скол тэ замраагүй хийхгүй маа гэхэд чи за ийшээ зөвхөн төмөр, за ийшээ зөвхөн potion, за ийшээ зөвхөн тэ юу гэдэг материал тэ. Тэгээд ингээд бас ялгаад хийвэл бас энэ гоё шүү гэж хэлье. Тэгээ энэ world дээр би эрлэг авах гад шууд тэгээд байшин NPC юмнуудаа барьсан байхгүй юу? Тэгээд байшин NPC юмнуудаа барьд дуусчаад Crimson орсон. Crimson орсон ч гэжтэй. Зүгээр map-а дагуулад зүгээр тэнэ явж исэн чинь Crimson олдоод за гээд. Тэгээд би нэг худлаа өний ядч armor хийтаа гээд модыг ухсан. Ер нь armor зармар юм ихэд Crimson-ы мод амар хүчтэй шүү. Эрлэг авчтیں۔ Тэгээд би Crimson-ы модыг аваад сэлэм дажгүй armor тэгээд нэг бөө мөө өдр хийгээд өмссөн. Terraria-гийн нэг бас сони юм гэж хэлэхэд чи юм крафтлахдаа заавал тэр крафтинг тейбл крафтлах байгаа юм дээр заавал дээр нь зогсож байгаад тэг крафтладаг байгаа. Тэгээд тэхийн орн бас хөнгөвчлж болно. Яг л чи одоо миний барьсан одоо энэ дээр харагдаж байгаачлан ингээд доор нь янгуутлаа доор нь крафтинг тейбл янгуутлаа. Тэгээд ингээд голд нь платформ тавингуулаа дээр нь анимал тавьчихж байгаа. Тэнгууд чи ингээд нэгэн зэрэг зогсож байгаа. Ингээд юмнуудаа ингээд крафтлж болно гэсэн үг. Ойлгож байгаа байх гэж найд. Одоо annual crafted дээр хоёрыг нийлүүлсэн юм шиг. Дээр доор нь нэгэн зэрэг крафтлаад байгаа байхгүй юу? За. Тэгээд шинэ armor дээр юм та болоод нэлээд ичгүй лүүтлээд snow biome ороод одоо мөсний газар гэсэн үг байхгүй юу? Snow biome ороод тэгээд агуу магуу ороод байж чи амар азтай лүүт таарцээ. Би автор болоо тэрэн дотроос нь snowball тий тасан бөмбөр бод юм буу болоод энэ эрлигээ бас амар сайн авдаг. Энэ буу болж амар OP зөө.
Тэгээд энийг олонготлаа давхар дээр авдарт нь magic mirror гэж боддоо. Magic mirror гэдэг нь болохоор гэрлүүгээ хязгааргүй шилжиж болно. Одоо recall potion гэдэг байхгүй. Тэрийг онгоо шууд төрдөг газарлаа төрнө. Төрдөг газарлаа шилжинэ гэсэн. Тэ хязгааргүй. Амар лацтай world гэж би юм сандарс. Би энэ ихтэй ингэдэг байхгүй. Тэгээд тэрийгээ дуусчаад би Кремсаа ороод зөвөр димит хинжээс яасан гэхээр Кремснээ агуулгын очиж гүйж ороод тэгээд уус энэ зүсгтэй болсон юм чинь хангалттай алчгаа гэж би өөртөө итгэлтэй байсан. Тэгээд агуулгын хамтан талаад өөрхөө ядаж жижигхэн арайна бариад тэгээд энэ нэг жижигхэн юм зүрх шиг юмнууд байгаас тээ эднийг бомбоор ингэж дэлбэлж аваад бас лүүтэлж болно. Энэ зүрхнүүдийн 3-ыг дэлбэлвэл Brain of Cthulhu гэдэг энэ тоглоомын хэцүү гэж болох босс гарч ирнэ. Одоо жишээл би үнэнд босс руу орох болоогүй. Энээс өмнө King Slime тэгээд Eye of Cthulhu энэ хоёр боссыг алах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ би энэ бол классик мод, нормал мод болохоор би тийм хэцүү гэж бодоагүй. Тэгээд скиплээд тулцсан. За тэгээд би Brain of Cthulhu алчаад шууд яасан. Шууд энэ боссыг алчахаараа ер нь л амар дажгүй оор унагадаг. Тэгээд тэрнгээр нь би дажгүй armor, full armor хийж өмсөөд тэгээд шинэ сайн pickaxe хийж сүүгээд бөөмөө хийгээд ер нь дажгүй гэж болох. Одоо тэгээд ер нь ингээл чи ер нь hard mode оруулах тэр skeleton янз бүрийн дээр одоо бас дахиад side боссууд байгаа шүү дээ. Тэднийг одоо чи ер нь асуудалгүй нухан гэж орж ирээд одоо ер нь Brain of Cthulhu-гийн зэвсгүүдийг нь авчвал тэгч тийм дөө. Тэгээд би болохоор бас шууд скиплээд одоогийн зэвсгүүдтэйгээ шууд тамлуу орё гэж шийдсэн байгаа. Тэгээд яг тамлуу орно гэдэг яг төрдөг газараас доошоо их зухаад 2 блокоор доошоо яг их зухаад яагаад гэж юм гингууд чи дараа нь доошоо тамлуу унахад амар байх бол яг их доошоо ингээл унна гэвд. Тэгээд илүү хурдан ер нь илүү амар. Яг их доошоо ингээ ухаа байж хаад ац гэх юм уу тэг мөөгөн баа юм тарсан. Одоо энэ цэгэр харагдаж байгаа. Энэ баа юм нь яагаад азтай гэж хэлж байгаа вэ гэхээр энэ баамд хамгийн их юм авдар болох магадaltaй. Жишээл бодоо ингээл алтан авдар болсон. Тэгэл би алтан авдараас ингээл амар азтай гутал олцсон. Одоо энэ гуталтай ингээ амар хурдангүй. Би нэг цаанаас ингээ яагаад гэдэг вэ? Амар удаан юм дургу. Би ингээ өөрөө бүр энэ тоглолтжонгоо ингээл амар удаан алхаал яваад байсан. Тэгээд ашгүй гэж нэг гутлаа болоод тэгээд бас нэг юм аим олгоод тэгээд лүүтлээд авсан. Тэгээд дөрвөлжлөөр ихц доошоо ухсан юм да. Ихц доошоо ухаж байхад лава хараад ирсэн.
Тэгээ лава тарсна гэдэг чинь там өрс чинэл гэсэн үг. Тэгээд ер нь лава тарьж ивэл тойрол хуцаарай. Нэрлэл дээр лава чам амар л дэмэж үзэлээ шүү. За тэгээд эцэст нэг би тамд байрсан. Тамлуу ороод мэдээч хэдүүлэг чин зэрлэг бол Walla Fresh буюу pre hard mode оруулахаас өмнө хамгийн сүүлчийн боссыг ална. Тэгээд хамгийн сүүлчийн босс hard mode оруулах хамгийн сүүлчийн боссыг алаад тэгээд hard mode буюу тоглоом хэцүүлж эхэлнэ. Тэгээд тэрийг алахын тулд хэдүүлэн чичиг тамаар барих маш урт зам хэрэгтэй. Тэгээд би ороод зүрч бодлоогүй шүү. Тэгэл замаа барьж ирсэн дээ. Тэгээд тамд бас хэлбар гээд ор байдаг. Тэр ор өөр нь баг хард мод оруулахаас өмнө хамгийн сайн ор гэж хэлж болно. Чи тамаас тэг оцтын бөөшин гээд бөөшин тэрийг угаад фармлж болно. Тэгээд full armor ер нь амар дажгүй юм хийж болтیں۔ Тэгээд би зүгээр ямар ч тийм юм урахгүй зүгээр яагаад залхуураад зүгээр пикас хийж үрхийг л уцсан. Тэгэл уцсан. Тэгээд эхний оролдлого би замаа дутуу бариад ханаа зам хүрхгүй. Тэгээд хагтаад эхний оролдлого дээр фейлтэй өгсөн байгаа. За тэгээд хоёр дахь оролдлогон дээр би яг л зам дуусахын авцал дээр яг л алд таарсан да. Яг л замаа тааруулж барьсан байлээ. Тэгээд ингээд Walla Fresh шалаад hard mode руу оруулаад тэгэл ингээд юм болж байгаа юм дөө. Тийм бичлэг. Тэгээд part 2 оруулах байх. Тэгээд энэ тоглоомыг би дуусгах болох гэж бодож байна. Тэгээд
лайк болон subscribe дарж дэмжээрэй л гэж хүсье да тий. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Түр баярлалаа.